За миний би идэвхтэй ан хийж эхлээд 40 жил болж байна. Энэ хугацаанд олон сайхан ан хийж үзсэн. Аваагүй ч ан зөндөө байсан. Тэгээд Евразийн төв хамгийн том хөгтөн болох Камчаткийн хандгааг өөрийнхөө трофейд оруулахаар нэлээд олон жил бодож мөрөөдсөн юм. Тэгээд өөрийн хамтрагч энэ сайхантайгаа энэ аялал руу гарсан гэлээ. Гадаад улстай хийхдээ ихэнх ажилтнууд өөрсдийнхөө шалгарсан буулцыг авч явахыг эрхэмждэг. Энэ удаад бол Орос улбооны Оросод буулцыг оруулах зөвшөөрөл авахд нэлээд хүлээгдэх байсан тул бид нар орон нутгаас нь газар дээрээс нь ангийнхаа галц үсгийг авахар тохирсгоосон юм аа. За бид хоёрын аялал ингээд Эрхүү хотод ирээд энэ хоёр ах болон түүний охин суулын тусламжтайгаар бас цааш үргэлжилжээ. За Хабаровскийн аэропорт бол Орос улсын улстай 6 дугаарт ордог том онгоцны терминал юм. За бидний тасцсан бол нэлээд алдартай Оросын эргүүлэх ангийн компани оператор Сергей Тихановский гэж хүн байгаа. Энэ хүн маань өөрийн YouTube каналтай өөрийнхөө компанийнхаа болон бус гадаадын ачтын ангийн тухай кино хийдгээр алдартай хүн юм аа. Камчаткт одоо зөвлөлт холбоо төлсөн үед бол хаалттай бус нутаг байсан, гадаадын иргэд орохыг хориглодог байсан. Оросын иргэд ч гэсэн одоо ийшэнд энэ бус нутагт очихын тулд тусгай зөвшөөрөл авч очдог байсан. Янзын баярлаа. Камчатк бол тэгээд онгон дагсан байгаль залуу янзын ургамал хүний сэтгэл татсан уулархаг нутгаараа бол гайхалтай газар юм.
Сая туудын гош гол гатсан. Прямо сейчас. Два ручья. За бид өөрсдийн ангийн отгороо явах замдаа Оросын бас нэг анчны одоо отго гэх юм уу гэрээр ороод гарсан. За Камчатк нутгаар цагаагаар үнэхээр гайхамшигтай байна. Уулс нь мөнгө цаслаар гэж сүрлэг өгөөд цасаар хожигдсан байна. Энэ манай кемп. Энэ манай галтуга. Кана Маулан тэр 6 хөржих 6. Энэ бол үнэхээр тасархай байна шүү. Ер нь анчт бол ийм юм авсан дээр юм байна. Мотоцикл хэрэггүй. Джип ялангуяа хэрэггүй. Ингээд ангийн 1 2 3 утгатай байна. Уусах жоохон бичээ да. Галтуудын тогтцоо сүртэй өндөр нь олоотой. Камчат бол идэвхтэй галтууд олон байдаг. Халуун оршин амдрах ихтэй. Тийм байна. Бид тэр газараа явахсангүй. Андаа зоржсон болохоор ангийнхаа араслыг да. Зүгээр ангийн хүч гэсэн цаахан багт амрууд үнэхээр тасархай байна.
Энтхийн анчны ярьж байгаа бол 20,000 баагатай байна. Ер нь бол жилдээ нэг 4-5 хүн барьж идэх юм байна. Идэж жалгааг бол хүндүүд айдгүй мөн гэхэл энэ махаа бол гомброшоо дагуулсан мах бол хамгийн ясалтай шүү. За ингэж энэ одоогийнхаа юу өндөрлөе даа. За өглөө андаа явчаад дарсангүй хэрэгжээ сайхан амарч байна. Улаан загас голдоо байна. Тэгтээ их зөөрсөн байна. Ихэнх төршийхсэн баха. Ганцхан загас байна. Сайн нэг идэг үргээчлээ. Гүр гарч аваад. Таарал бичэндээ. Энэ голон цэв цэнгэг устай улаан загас дүүрэн байдаг юм байна. Одоо сайхан бороо шивэрчээ. Камчаткад түнхээр агуу юм аа. Хүн ардч сэтгэл санаа сайхан орсуу тэрэл юм да.
настай гэдэг юм байна. 12. Том болохоор өргөшөө болно. Сайн нэтер унсан юу ч хэдэн настай гэх юм. Түүний зам тард болох метр уучтай. Манайд л чинь том даа шүү. Энд бол том зэрэг дэрийн авсан. Ой, цангарын авсан. Так, сейчас сколько? Метр 84. Ого, метр 85. Это 85, да? Подожди. Я набрала. Я там набрала. Метр 65, да? Метр 55. Ну, нормально. Для нас это. Подожди, а может быть вот это вот? Ну давайте от этого попробуем. Ну, этот уже внутрь загнут. Нет, нет, нет. Вот это. Сколько? Это 57. Вообще класс. Красиво. Рога очень красивые. Да. Миний агнсан. Хандраг манай ягэр залуу өвчж байгаа. Нэг талдаа 17, нөгөө талдаа бас 10 хэдэн салаатай байна. Эдгээрээ цаснаа өнцөглөлтөө навар хаварта 6 дугуйтай унд юм байна. Евроор үнэхээр сайхан байна. Толгой бол том байна. Нэгэн таан хийж байгаа чи би амтнасаа маяхгүй бүгдийг авахар шийдлээ. Трофидо арьсаа аавна, эврээ аавна. Нутагтаа очиод үтчих юм хийх юм даа. Харахад бахархмаа сайхан. Сүрдэгээ өрөө шүү. Ийм трофи авлаа да. Тэгээ хандаа үлгтэр энэ арай хүнддэх бах. Толгоотоо нэг дан еврон 30. Толгоотоо юу болох бах, 50 60 хил болох бах.
энэгээр бүтэн чихмэл хийлгэнэ. Нэг л бодлоо энэ да. Байгаль үнэхээр сайхан тасархай байна. Хочтой? Аха. Работает, да? Хандрахаа махыг янзлж байна. Хамсалтай нэндээсээ гол махын нэдэл тэгэл явна да. Авч үз чадах ш. Ийм байна да. Үндсэндээ 3 хоногийн ийм 2 дугуйтаар явлаа. Канамаркийн 6 дугуйт байна. Намганд их сайн явд юм байна. За манай байрын жоохон замбрааг гоох. Мэндээ өөрийгөө золиосоод нүцгээр сайн камераар гарч марч явах юм артаад. Энэ жил явсан зорилготой үнэхээр хүрч чадлаа. Одоо хандгахаа махнаас яснаас нь үлдээгээд баавганд приват тавьсан. Тэгээд төлөвлөгөө өнөөрөө явах нь уу, маргаш явах нь уу. Үндсэндээ энэ жилийн 2 зорилгомаар Камчаткийн баавга, Камчаткийн хандгаа байсан. Тэгээд эхнийхээ анги авлаа. Нодлон жил мөн Алтантик говийн угацаагаас ингээд үлдсэнтэй бүх насны мөрөдлөж ярьдаг lifetime hunting хийж үзлээ. Дүүнэртэй хэлэхэд зоригтой яваарай л гэж хэлмээр байна. За. Что, может быть, посоветуете другим охотникам, кто захочет прилететь на Камчатку? Ну, испытайте свою мечту. Трофеев здесь очень много. За 2 дня мы выделили 4 лисей и выбрали самого достойного.